дугуйгаа унаад гарахаараа хуй салхи шиг хурдалж өгнө. Хэмцэр дугуйгаа унаад гарахаараа хэндэж гүйцэгдэхгүй талиж өгнө гэсэн нэгэн яриа бий. Найз нөхөд хамтран зүтгэгчид шүтэн бишрэгчтэн залуу даржаагийн тухай ингэж ярьдаг байсан гэдэг. Дугуйн нуруун дээр гарах юм бол тэр ёстой л хуй салхинд гүйцэгдэмгүй хурдалдаг шүрмстэй тамирчин байсан нь бодит үнэ. 1930 оны морин жилийн хавар Төв аймгийн Лүн сумын Харьяат ард зэвгийнд нэгэн хөөрхөн хүү мэндэллээ. Тэр үед ямар цагаан давуу гэж байсан биш. Хүүгээ нэхий үлгийнд үлгийдэн авлаа. Аав ээж нь түүнд Даржаа гэх даруухан нэр хайрлжээ. Дуудахад хялбархан, бичгэд амархан, аятайхан ч нэр юм уу? Би бол 4 настай байхдаа морь унж сурч ураг шиг туулан эргүүлдэг юм байсан. Цаг хугацаа урсан өнгөрсөөр байлаа. Даржаа өсжөндийн удалгүй аав ээжтэй тус болж эхэллээ. Даржаа, үнэ тугал нийлэх нь хурдангүйгээрээ. Даржаа, хонь холдчихлоо хурдал минийх үү. Минийх үү ус оруулаад ир. Одоо хэдүүлэн цай чанжуунаа гэж хэлнэ. Яван явсаар бяцхан даржаагүйгээр бүтдэг ажил гэж ховор болсон байв. Малд явна, хураг ишиг хариулна, хурдны морь унаж хуй салхи шиг довтлохно. Ааруул хурууд, тарагсүү, боорцоо тэргүүтнээр бор хотоодоо бондойлгоно. Ер нь тэр үеийн монгол хүүхдүүдийн бага насны аж байдлын нийтлэг дүр төрх ийм л байсан. Хүүхэд насаа гэж. Даржаа 1940 онд 10 настайдаа Төв аймгийн Бор өндөр сумын баг сургуулийн 1-р ангид илсэн орлоо. 10-тай хүүхэд гэдэг чинь 8 насны дэргэд биерхүү, аархуу байлгүй яах вэ? Гэсэн ч Эрдэм номын явдалд тэр шамдан орсон доо. 1944 онд баг сургуулиан онц дүнтэй төгслөө. Онцорлагт нь Даржааг шууд л баг ангийн багшаар томилхон тэр. Нэг мэдсэн 3 жил өнгөрч. Харин 1947 онд өөрийн хүсэлтээр эрс цэргийн албанд мордлоо. Тэгэхэд Даржаа 17-тай байсан. Залуу багшийг бүх цэргийн ерөнхий сургуулийн их буучийн техникийн ангид суралцуулахаар шийдвэрлэжээ. Сургуулиа 1950 онд онц дүнтэй дүргэж, дэслэг цолоор шагнуулан гангарч гарлаа. Даржаа 1950-аас 1953 онд армийн зэвсгийн техникчээр ажилласан байна. Тэрээр бүх цэргийн ерөнхий сургуульд суралцж байх үеэсээ дугуйн спортыг шимтэн сонирхох болжээ. Хичээл сурлага, ажил албаны завсраар Даржаа дугуй, тишүүрээр тогтмол хичээлдэг байлаа. Нэг мэтгэд түн шиг дугуйгаар сайн давхидаг, тишүүрээр сайн гулгадаг залуус ховор болсон бодит үнэ. 1953 оноос Даржаа Монгол улсын их сургуульд ажиллах болсон юм. Түүнийг тус сургуулийн марксизм-ленинизмын тэнхимд зураач лаборатори томилжээ. Даржаа багасаа зураг сайхан зурдаг байсан нь энэхүү томилгоонд нөлөөлсөн байж болох юм. (1954) он залуу тамирчны амьдралд үл мартагдах сайхан дурсамжийг үлдээжээ. Тэр жил Улаанбаатар, Бээжин, Улаанбаатарын хооронд анхны дугуйн аялал зохиогдсон юм. Аялагчдын багийн бүрэлдэхүүнд Даржаа батлагдах нь тэр. Энэ бол хүн бүхэнд олдоод байдаг завшаан биш байлаа. Энд нэгэн гашуун явдлыг нэхэн санахаас аргагүй. Тус аялалд оролцох тамирчдын бүрэлдэхүүнд тухайн үедээ нэг номер тооцогдох олон шилдэг залуучууд багтсан байлаа. Тэдний нэг нь ирээдүйн гавьяат багш, уулын спортын анхны мастер Зориг байсан юм. Гэтэл тамирчдыг үдэж мордуулахаар сквадрын талбайд олон 100 хүн цугулчихсан яг тэр мөчөд Зоригийг эсэргүүний хүүхэд гэдэг нэрийдлээр уг аяллаас хасч байсан юм да. Хэдийгээр 50-аад оны дунд үе гарчихсан байсан ч хардалт, сэрдэлт, атаа жөтөө их байжтэй гэсэн бодол өөрийн ирэхгүй төрдөг юм. Энэ аялал сар орчим үргэлжилсэн бөгөөд тамирчид цаг агаарын хамгийн таагүй нөхцөл байдалтай тулгарч байлаа. Гэнэт халуун нар төөнөж шатаах дөхөн, эсвэл тэнгэр хавгүрч цас шууран хүйтэрч осгоох шахна.
Амь насанд аюул учруулах цас бороо салхи шуурга олонтоо тохиолдож байсны улмаас зарим нь уг аяллыг зогсоох шаардлагач тавьж байсан гэдэг. Харин Дамби, Даржа, Тарваа нарын эрэлхийг зоригтой төвчээр хатуужилтай залуус тэдний дотор цөөнгүй байсан нь ихээхэн хэрэг болжээ. Тэр өдөрөө тэнгэр хавгүйч цас малгайлан хаялж байлаа. Бидний гарахад бол одоо нөгөө хөдөлмөрчд бол бидний чинь дагаад давхгаал, дугуйтай хүн дагаад давхгаал, явгал дагаад давхгаал амгалан орцсон гэж байгаа. Энэ одоо хөгжим дэмжигчтэй залуучууд одоо тэгэл бүгдээр одоо эдгээр ингэснээр одоо бидний аюулын бас ямар болохыг бас биеэр амсаад буцахаас асуудаг залууч. Үдээс хойш нийслэлээс хөдөлсөн 12 дугуйчин явн явсаар харанхуй бүрэнхийгээр буугийн даваанд хурч ирлээ. Тэгээ харанхуй бол зам харагдахгүй болохоор хэдүүлээ буурын давааны өмнө нэг байхан шиг юм барайд ингээд унтаад өгсөн. Ядар сууч додорхон унтдаг юм даа. Тэгээд нэг докик шиг болоод сэрсэн чинь энэ дээрээс юм дараад байна л гэж манайхан. Би ингээд үтсэж нэг үнэхээр дээрээс юм дараад одоо юу юм бол гэж. Тэгээд өгөөд үтсэн шуугуулдад босоод ирсэн чинь цасаар майхны бүнд байна. Биднээсээ цуг доош нь дарцсан байсан. Ингээд гараад оцсон чинь өвдгөр цоцсон. Нөгөө хэдэн дугуй маань бүгдээр асуусан зарцсан. Харин чарга шуураагүй сайхан байсан. Ингээд манайхан бол за одоо ч бэж орно гэж ярихгүй байна. Болио. Энэ үл бүтэхгүй ажил байна. Гэж. Тэгсэн чинь тэр вин хамир хорооны дарга дарсрангуй. Жигмэлэр цоёр очоод тэд бас мэдсэн байгаа л цасаар шилөө ер нь юу болж идэг юм боллоо шүү. Тэгсэн чинь нөгөө хэд чинь буцхаар шийдсэн зогсчихдаг. Тэгээд цааш нь одоо яв гэдэг шууд тушаал өгöl. Тэгээд бид нэр дугуйгаа үлээд цаашаа алхацсан. Өвдөг төрсөн цасан дондоо тэгээд цаашаа алхаад яваад. Хожимо түүхчид судлаачид Улаанбаатар Бээжингийн хорон зохион байгуулагдсан анхны энэ аяллыг Монголын биеийн тамирын спортын салбарын гадаад харилцааны хөгжлийн эхлэл байсан гэж үнэлж дүгнэх болсон юм. 3000 орчим километр үргэлжилсэн энэхүү түүхэн аялалд амжилттай оролцож, эдвэх зүтгэл гаргасан Даржааг дээд газраас урамшуулж, 1954 оны намар түнийг Москва хотдох Сталины нэрвэмжит биеийн тамирын дээд сургуульд суралцуулахаар илгээлээ. Дугуйчин Даржаа энэхүү оюутан Даржаа болж үлээ. Та хэдэн оноос дугуй унаж тэшүүрээр гулгах болсон бэ гэхэд 1952 оны үед л одоо эхэлсэндээ тэшүүрээр дугуйгаар таны хувьд анхны том тэмцээн хэдэн онд болов гэхэд 1955 онд Монголын бүх ард түмний залуучууд оюутны их наадам гэж болсон. Тэрэнд л орж эхэлсэн дээ. За энэ Монголын бүх ард түмний залуучууд оюутны их наадамд бол 100 км төрөөс. Тэгээд энэ ард түмний их наадмын авраг болсон. Москвад оюутан байхдаа 1955 онд Варшав хотно болсон Дэлхийн залуучууд оюутны 5 дугаар фестивальд Монголын баг тамирчидтай хамт оролцож байлаа. 190 км-ийн бөөн гараатай дугуйн уралдаанд 181 тамирчин өрсөлдөхөд Даржаа 5 цаг 18 минут хурдалж 6 дугаар баримд шалгарч байсан юм аа. Урдаа явсан 5-ыг гүйцээгүй чи ардаа 175 дугуйчин орхиж байж билээ. Монгол хүн моринд төдийгүй ундаг дугуйнд гарамгаа гэдгийг Даржаа олон улсын тавцанд анх удаа ингэж харуулсан юм. Дээрх тэмцээнүүдэд дээгүүр амжилт үзүүлсэн Францын нэг тамирчин Даржааг дуудаж Монгол сайн гэж эрхий хуруугаан гозойлгож инээмсэглэж байсан гэдэг. Мөн энэ үеэр цэнгэлдэх хүрээлэн зохион байгуулагдсан 100 удаагийн тойргийн уралдаанд 68 тамирчин оролцжээ. Тэмцээний дүн гарахад Даржаа 61 дугуйчин гардаан өргөж 7 дугаар байранд шалгарч байлаа. Москвад 3 жил суралцаад тэшүүр дугуйн спортын дасгалжуулагч мэргэжил эзэмшиж 1957 онд эх орондоо эргэж ирлээ. Түүнийг одоо их баггүй
Даржаа багш хэмээн хүндлэн дээдлэг болжээ. Тэрээр дэшүүрийн спортоор толгой зохиж, захиур хагалж явсан ч дугуйн спортоор илүү дээд амжилт тогтоож байсан юм. Сургуулийн амжилттай дүүргэсэн Даржаа Москвагаас ирээд юр удаагүй байлаа. Харин хэдхэн хоногийн дараа Улаанбаатар хотноо Монгол хятадын дугуйчдын анхдугаар нөхөрсөг уулзалт болно гэдэг сурагч хэмээн мань хүний сонорт хүрүүгнэ. Төгсөлтийн шалгалт шүүлгэнд бэлтгэж хамаг чөлөө заваа зарсан Даржаад бэлтгэл сургуульт гэж юу ах вэ? Юу ч байхгүй юм чинь. Гэвч холбогдох газраас Даржааг уг тэмцээнд оролцуулахаа шийдвэрлэжээ. Дөнгөж 27 хүрч яваа. Эрч хүч, энерги ихтэй. Тэгээд ч дугуйн спортод нугасгүй Даржаа тэр шийдвэрийг харин ч баяртай хүлээн авчээ. Тэмцээн эхэллээ. Ер нь болж байгаа юм бол пагинчуу эмэгтэйчүүдээс төрүүлээд Даржаа бас төрүүлвэл сайн байна гэж. Бас нэг юм чиг өгсөн гэж байна. Уралдахдаа ер нь бас их хамтш байдлаар уралдаараа. Ер нь Даржаагийн дугуй могоо энэ төр яагаад гэмтэх юм бол дугуйгаа өгөөд уралдуулна шүү. Ер нь Даржааг хамгаалж яваарай гэсэн юм даалгаврыг өгсөн. Тэр үеийн биеийн тамирын спортын байгууллагын удирдлагууд багш дасгалжуулагчдын гол найдвар нь Даржаа болж байлаа. Нэг мэдхнээ барайны газарч ойртоод иржээ. Хятад улсын авраг дугуйчин Чан Хуайюй, Шан Чан Чэ нараас Даржаа дугуйн хагас цагиргаар төрүүлж тэргүүн байранд шалгарч ясны тамирчин гэдгийг харуулж байсан юм. Миллиард гаруй хүн амтай хятад гүрний дугуйчдаас сая гаруйхан хүнтэй Монголын тамирчин төрүүлнэ гэдэг хэний ч сэтгэл багтамгүй содон үйл явдал болж үлээ. Даржаа хүмүүс гар дээрээ өргөн шидэж баяр хүргэж байлаа. 1960 оны 9-р сарын 17-ноос 19-ний өдрүүдэд 15 сая хүн амтай, үүнээс 8 саяын дугуйгаар явдаг Бээжин хотноо Хятад Монголын эрэгтэй эмэгтэй дугуйчдын 2 дахь түүхэн уралдаан болсон юм. Хятадын 30 гаруй мужаас шалгаран ирсэн тус улсын 1 номерын дугуйчидтай өрсөлдөж Даржаа 2 дахь удаага төрүүлж билээ. Энэ тэмцээн Монголын Даржаа гэгч хинбэ гэдгийг олон улсын тавцанд цуурайтуулж өгсөн юм аа. Бээжинд хятадтай уралдаж дахин төрүүлжээ гэдэг баярт мэдээг сонссон ардын зураач амгалан ийм нэгэн зургийг зурсан байна. Харамсалтай нь тэрхүү бүтээлийн их өргөдөж үгүй болжээ. Харин Монголын цаасан барын холбооны тэргүүн доктор профессор Баатар Цог 2006 онд түүнийг ийм байдлаар сэргэн зурсан байдгийг. Харин 1964 онд дахин дааг нэхих уралдаан Улаанбаатар хотноо зохиогдоход Хятадын тамирчид Даржаатай өрсөлдөхөөс татгалзсан байдаг. Монголын тал тэдний хүсэлтийг ёсоор болгосон ч энэ тэмцээний эхний 3 байрыг Монголын дугуйчин Буудай, Саманд, Баатар нар авч байсан юм. Манайд дугуйн спорт хөгжих боломж одоо ч байсаар байна. Саяхан налуу тойрог замын дугуйн уралдаанд оролцсон Монгол улсын тамирчин Сүхбаатар аймгийн уугуул тэгш баяр залуучуудын дэлхийн авраг болсон үүний нэгэн нотлохоо болно. Даржаа дугуйн уралдаан тэмцээнд биечлэн оролцохын хамт Монголын баг тамирчдыг олимп олон улсын уралдаан тэмцээнд бэлтгэх, дасгалжуулах үйл хэрэгтээ хүчин зүтгэж ирсэн юм. 1957 онд Зөвлөлт холбоод улсын Свердловск хотноо явагдсан дэлхийн тэшүүрийн авраг шалгаруулах тэмцээнд Монголын эмэгтэй тамирчдыг бэлтгэн амжилттай оролцож байлаа. Монгол улсын тэшүүр дугуйчдын холбоо байгуулагдаж улмаар 1960 онд олон улсын холбоонд гишүүнээр элсүүлэхэд эдвэх зүтгэл гаргаж байсныг хэлэхгүй өнгөрч болохгүй.
Түүнчлэн 1964 оны Токиогийн 18 дугаар Олимпиад оролцох Монголын баг тамирчдын бэлтгэл сургалтыг хариуцж байлаа. Үүний зэрэгцээ Варшав, Праг, Берлин хотуудыг дамжин жил бүр зохион байгуулагддаг дугуйн инх тайвны олон улсын тэмцээнд Монголын баг тамирчдыг анх оролцуулахад Даржаагийн санаачлах хөөцөлдөөн чухал үүрэг гүйцэтгсэн юм а. Түүний хичээл зүтгэлийн ачаар 1974 оноос Эрхүү Улаан-уд Улаанбаатар Улаан-уд Эрхүүгийн найрамдлын зам нэртэй 2 орны шилдэг маструудын олон өдрийн уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтож байлаа. Энэ мэтээр Монгол оронд тэшүүр дугуйн спортыг хөгжүүлэхэд Даржаагийн оруулсан хувь нэмрийг тоочж, магтаж, үл барнаа. Монгол оронд биеийн тамир спортыг хөгжүүлэх, шилдэг багш дасгалжуулагч тамирчдыг бэлтгэх их үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг төр засаг өндрөөр үнэлж, түүнийг ардын боловсролын тэргүүний ажилтан, биеийн тамир спортын тэргүүний ажилтан, ардын хувьсгалын ой медалууд, хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гац содон, Монголын үндэсний олимпийн хорооны олимпийн алтан одонгоор шагнаж байлаа. 1960 онд Даржаад спортын гавьяат багш, 1971 онд спортын гавьяат дасгалжуулагч цол тус олгосон юм а. Даржаа олон хоббитой нэгэн. Тэрээр туглан сууж дуу хөгжим сонсох дуртай. Ялангуяа уртын дуу, ардын дууг гойд шимтэн. Бас төрлөг Монгол орныхоо үсгэлэн сайхан газар нутгаар аялан явах дуртай. Аялахын хажуугаар онгон дархан газар шороо, уул овоо, ургамал, оймод, гол горих, аршаан ус, эрдэнэт мал сүрэг, олон зүйлийн ан амьтад, жигүүртнүүдээ хайрлан хамгаалах үзэл бодлыг залуу хойч үеийнхэндээ баттай өвлүүлэн үлдээгсэн гэж санаа тавьж явдаг нэг юм. Даржаагийн 3 дахь хобби нь түүх. Наад зах нь шинэ Монгол улсынхаа анхны болон удаах сүлдүүдийн түүхэн агуулга, ач холбогдлыг мартаж үгүйсгэж болохгүй гэж тэрээр үздэг юм. Түүгээрч барахгүй өөрийгөө бүгд найрамдах Монгол ард улсын тамирчин, гавьяат гэж ярих, бичих дуртай. 4 дахь хобби нь архивын материал. Энэ бол туйлын Нямбай хүний шинжээ. 1954 оны Улаанбаатар, Бээжин Улаанбаатарын дугуйн аяллаас хойш өнөөдрийн хүртэл Даржаагийн тухай нийтлэл, нэвтрүүлэг, өгүүлэг, сурвалжлага, төвийн хэвлэл мэдээллээр жил алгасалгүй гарч байлаа. Энэ бол нэг хүний намтар гэхээсээ Монголын дугуй болон тэшүүрийн спортын бүхэл бүтэн үеийн түүх билээ. Үүний зэрэгцээ 1964 оны Токиогийн Олимпиад Монголын баг тамирчид оролцсон тухай батламж түүхэн бичиг баримт Даржаагийн хувийн архивт өнөөх хэр хадгалагдаж байна.
Даржааг алдар гавьяаны оргилд хүрэхэд түүнтэй мөр зэрэгцэн хамт явсан хүн бол халамж тэргийг долгорсров. Халахт нь хамт хална, даарахт нь хамт даарна. Баярлагт нь баярлаж, царай бараахт нь бас л барайж суудагсан. Долгорсрон Монголын эмэгтэй дугуйчдын улсын шигшээ багийн гишүүнээр 10 жил ажилласан бас л алдартай дугуйчдын нэг. Би анх одоо дугуйнд хөл тавихыг бол манай Алтан гэрэл багш манай дугуйнд байсан. Тэгээ Алтан гэрэл багш биеийн тамирын хичээл дээр намайг ерөөсө дандаа чамайг би дугуйнд явуулна гэдэг. Багшээ би дугуйн чадахгүй штэ, би чадахгүй гэд бүр би зүхтаагаал байдаг гэсэн чинь багш загнаад чи энэ ангиас ямар хүн явуулах гэв чи эндээс чинь явах хүн нэгч байхгүй байна. Чи дугуй юу? Үгүй багшээ би спорт тоглоомороо дагна гэд би тэгээд байхгүй юу. Хүний амьдрал хувь зохиол гэж цаанаа л нэг учир жамцантай. Алтан гэрэл багш нь долгор сүрэнгэд дугуйчин болох гэж ихээхэн зүтгэж. Долгор сүрэнч дугуйчин болохгүй гэж шадлаараа эсэргүүцсэн. Явн явсаар багш нь дийлж. Муйхрлан зүтгэсэн алтан гэрэл багштаа долгор сүрэн туйлаас гомдож байлаа. Буруу ишилсэн сүх шиг ийм зөрүүд багш байх гэж би ч ёстой азгүй авах юм да гэж үе бодно. Нэгэн өдөр баргар царайлан гаднаа гүлийсөөр дотроо бухимдсаар алтан гэрэл багшигаан дагаж нэгэн спорт клубт хурж иржээ. Тэгсэн заган сар угаад нэг өдөр хөтлөөд одоо энэ хөдөлмөр нийгмлэг гэж анх байсан. Ингээд энэ Даржа 58 онд хойноос сургууль төгсөж иржээ. Одоо дасгалжуулагч багшаар л ирсэн юм байна. Би Даржааг танихгүй шүү дээ. Даржа намайг танихгүй. Тэгээ би ч одоо ёстой тэнэг байсан доо юу ч мэдэхгүй. Замын дугуй яг нэг мөн хашаан дотор нэг юм унах нь ундаг л байсан, унд тусаад явдаг л байсан. Би уралдааны дугуй муугүй гэж мэддэггүй. Тэгсэн чинь лөө уралдааны дугуй энэ гэдэг чинь харсан чинь мундаг юм одоо хайшаач юм нэг жижигхэн нарийнхан амартай одоо мэдхгүй одоо бүр очсон чинь бүртгэж барьдаг юм болоо энэ Даржа бүртгэл авлаа одоо тэгэл цагийн хуваар мовоор хэлээл тэтгэвдэл тэтэн цагаас энд эрдэн тэгэл бэлтгэлд явна гэд тэр үед чинь засмал зам байхгүй зөвхөн энэ баруун төрөө рүү явдаг засмал зам байлаа ингээ бэлтгэлд явна гэд ийшээ явд одоо бодохдоо би заримдаа ичээд идгийг тэр уралдааны дугуйг чинь унаад амтнаа одоо амт явахдаа санчхөө багинж байгаа эднэрийг дагаад явж байгаа. Одоо явахгүйгээд яах вэ? Одоо албан хүчээр тэгээд юу яатсан чинь. Тэгээд тэгж явдгийн шүү, ингэж явдгийн шүү гэж бол яах вэ? Багш бол хэлж ил байгаа. Тэгээд тэр дугуйгээд одоо хөлдөө тоормостой бодоод л ингээд хөлөөрөө тоормослох гэсэн чинь өнөөдхөн тоормосонд байдгүй. Гэхдээ одоо бүр яана одоо би ингээд юмд орж өгөх юм бол яадг юм бол одоо гэл ингээл явда. Одоо бас тэгэд нэрдэгдэх юм уу яадг хүнээс энэ яаж зогсдог юм бэ гэж асуугаагүй шүү дээ. Тэгж явж байгаа эднүүдийн явж байгааг л харж байгаад л тэгэл нэг юм зогсдог. Гар тоормостой юм чинь. Тэргээр нэг юм тоормосож өрөө зогсоол. Ингээл бэлтгэл сургууль хийгээл ингээл явсан юм да. Тэгээд л одоо яваад л одоо яг тэр шигшээ баг гэдэг юмд нь ороод л одоо тэгээд шигшээ багийн эмэгтэйчүүдийн багт нь багтаад ингээд байлаа. Харин тэнд Даржа гэдэг хүнийг анх харсан байна. Хэрвээ алтан гэрэл багшийнхаа үгийг уландаан гიშгэж тас гүрийсэн бол алдарт дугуйчин гайхамшиг дэшүүрчин Даржаатай зам нийлээч үгүй ч үү. Би юм алтан гэрэл багшихаа хэзээч мартахгүй. Миний амьдралыг залгуулж өгсөн хүн алтан гэрэл багш. Тэм багш минь одоо чамайг явуулахгүй би өөр хэнийг явуулдаг ингэж загнаад байсан. Тэр үед тэр анги дундаа би л байсан юм байна л дээ. Тэгээ сүүлд нь л нэг мэдсэн чинь л нэг гэрүүл болох л болоод л гэрүүл болоод л одоо ингээд 4-5 хүүхэд гаргаад л одоо тэгээд сайхан амьдарч байна. Хоёулаа сайхан насалж байна. Бас бахарх ёстой нэг өрөө. Би одоо хуучин энэ цуг одоо шигшээд байсан энэ хамт толон минь одоо ичнээ сайхан бас ихэнх нь бас алга боллоо дөө. Тэгээд байгаа хэдэн нь бол ингээ сайхан холбоо хэлхээтэй ингэж явдгоо. Энэ бол ёстой сайхан. Харин залуу дасгалжуулагч Даржа асуудалд нилээд ултай суйртай хандсан гэж байгаа. Гутлаан чирч 20,000 унжуулсан хүүхнийг бол Даржа яаж тоох вэ? Яагаад ч тоохгүй юм чинь? Авгаа яаж олсон хөтөлбөр ингээд Ингэсэн. аваажсэн чи. Баярч. Энэ Монгол хятадын дугуйчдын уралдаан болоод
Тэгсэн чинь энэ манай хань маань 3 дугаар байранд орчлоо. 1 дугаар байранд хяттай, 2 дугаар байранд гаранчуу, тэгээ энэ 3 дугаар. Тэгээ бодож ирсэн чи гоо чи энэ овоо бас чадтай хөөхөн баг шүү. 3 хөрөлнө. Яа. Энэ бас дэргийг болгоч балгаш нь болгож байсан. Монгол хятадын дугуйчдын олон улсын тэр тэмцээнд долгорсрон 3 дугаар байранд шалгараагүй бол дасгалжуулагч Даржаагийн овоо хараанд өртөөч үү, үгүй ч үү. Гэхдээ долгорсрон ааш айл сайтай, зүс царай, дэгш, бие гойлог, ирэмгий зоригтой, ирч хүчтэй гялалцсан тамирчин бүсгүй байсан болохоор олны харцыг тэрээр өөрийн ирэхгүй татдаг байсан гэдгээ. Мань Даржааш долгорсрон Монгол хятадын дугуйчдын уралдаан болохоос өмнө айл хэдийнэ анзаарчихсан байсан байхаа гэж үе тэнгийнхэн нь өнөө хэр жиг жуг гисгэх юм билээ. Олны үг орт тойл байх. Тэшүүрийн гэдэг улсууд бол бас Даржигийн юугаар бол одоо бас жигтэйхэн шүү дээ. Одоо манайхаар чинь орн гарн нэрн багш магш гайл ярн хөөрн тэгтэр сайхан л байдгийг. Лувсан шарвын цэнд дэшүүрчдээс 1970 онд Монгол улсын гавьяа тамирчин цолыг анх удаа хүртсэн хүн юм аа. Тэрээр аргагүй л булган сүлтэй нэгэн байсан болохоор араасаа 6 гавьяатыг төрүүлсэн байдгийм. За 1959 оны 2 сард Булган аймгаас Тэшүүрийн аварга болчоод улсын аварга шалгуур тэмцээнд анх удаа орж ирж соёл нэгмлэгийн мөсөн гулгуурын талбай дээр ирж оролцсон. За энэ үед л тэр Даржаа гэдэг хүн намсраа хөржөө галсан за эмэгтэйгээс хамжуу наран цэг цогцлмоо гэдэг улсуудыг харж гайхаж биширч байлаа. Тэгээ тэр үед намсраа багш Даржаа багш хоёр л ерөөсөө холын зайгаа эжилтсэн юм хоёр хүн байсан. Цэнд тэшүүрийн зэрэгцээ дугуйн спортыг гой сонирхдог байжээ. Монголын мондогчуудын нэг нь Даржаа гэдэг залуу байдгийн байна гэдгийг тэр бишгүүдэл нэг сонссон гэж байгаа. Тийм сайн уралдаг хүн гэдэг нь араажвар дандаа ярьдаг, сонь дээрч гардаг тийм л байсан. Тэгээд энэ хүний энэ уралдахыг харах юмсан гэдээ би харсан. 100 км уралдаанд дандаа явна. 180 км уралдаанд явна. Тэр үед чинь Гончиг, Мянганбаатар, Буудай, Найданд орж гээд улсууд байсан. За долгосрын эгч манай энэ Даржаа багшийн хань шүү дээ. Тэгээ Сүрэнхүү, Цогцлмаа, Санжхүү, Пагамжуугай, Гарамжуу амар баясгалан гэсэн улсуудыг орлож байгааг мэдэх юм аа. Тэгээ би өөрөө Тэшүүрээс гадна дугуйн дээр маш их сонирхолтой. Тухайн үед ч одоо Диамант гэдэг Германы дугуй манай дэлгүүрүүдэд байсан. Тэгээд тэндээс судалж яваад биднүүд дугуйн бэлтгэл хийж 100-ны цагт болно гэдэг манай шгшаагийн орос багш маань тэгж хэлээ. Тэгээд дугуйны одоо уралдаг багтаа байсан маань. Дашнам Сөрөнжөө одоо Шагнаа цэнд гэсэн 4 хүн баг болж орно. Тэгээд шгшаагийнхантай өрсөлдөөд бас тэдний амжилтыг хурцлж өгч байсан гэж боддог. Цэнд 1963 онд Тэшүүрийн олон улсын тэмцээнд оролцож 10,000 метрийн зайд төрүүлж Аз твийн рекордыг шинжилэн тогтоож ёс тойл толгой дээр цахиур хагалж явсан алдартай тамирчин юм аа. Тэрээр 1964, 68, 72 оны өвлийн олимпиад тамирчнаар оролцож 1992 оны олимпиад дасгалжуулагчаар оролцож байлаа. Би одоо харин залуудаа нэг тэшүүр сурах гээд яагаад чадаагүй юм да. Даржаа намайг мөсөн дээр аваачаал явуулна. Ардээшээс авч очоод волейбол одоо хангуч өглөө би волейболыг эсрэгод сураагүй. Манай хэдэн хүүхдүүд бол хөөх юм нь бүгдээрээ л энэ дугуугаар явсан доо. Тэгээд яг сайхан юм. Манайх бол одоо нэг үгээрээ хэлэхэд бол гэр бүлээрээ дугуйчин гэж хэлэхэд бол буруудахгүй. Алтан гэрэл багшийнхаа ачаар долгорсрон дугуйчин болсон. Дугуйчин босны ачаар Даржаад тогтсон. Тэгээд нэг мэдхнэ амьдралаан холбон улмаар дархан бэр болж өдгөө олон ачтай амар жимэр аж төрөн суугаа билээ.
Хүний хувь тавилан гэж. Бүгдээрээ Монгол Ард улсын дугуй спортын мастеруудын дундаас төрж гарсан дэлхийн хэмжээний эрдэмтэн Баасан сүрэн маань багштай ирж хамт олон дугуйчдтайгаа хамтарч ирж зогсож байгаа ийм одоо сайхан үйл явдал болж байна. Манай Монгол улсын дугуй спортын болон тэшүүрийн спортын шилдэг анхны одоо мастерууд үргэлжлэн ирээд байна. Зэвгийн даржаа, тэшүүр, дугуйн спортын тамирчин, багш, дасгалжуулагчаар нийтдээ 50 гаруй жил ажилласан байна. Дахиад жилийн шинээр даржаагинд олон арван шавь нар нь хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ. Ихэнх нь дугуйн улсын шгшавагийн тамирчид байсан. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн гайхамшигт шавьуудын дотроос шинжлэх ухааны салбарт хүчин зүтгэж яваа хүмүүс цөөнгүй байдгийн байна. Тэдний нэг нь биологч Баасан сүрэн. Хэдэн жилийн өмнө Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путиний зарилгаар түүнийг Александр Невскийн 1-р зэргийн удангоор шагнажээ. Харин 2016 онд Баасан сүрэнд Монгол улсын шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн цол олгосон байна. Дугуйн спортын мастер Баасан сүрэн идүүгээ дэлхийд нэртэй эрдэмтэн болсныг хэлэх учиртай. Монголын дугуйчдын дундаас төрж гарсан эрдэмтнэр дугуйчид бид бахархаж байна. Та нар минь сар шиндээ сайхан шинлээрээ та нартай эрүүл энх саруу сайхныг хүсэн өрөөж багш нь эдээний дээж ундгаан өргөнөө гэж хүсэж байна та нартай. За ингээд багштай баярлаа. За бидний дундаас төрөн гарсан одоо том эрдэмтэн Баасан сүрэндээ баярлаа. За ингээд багшинда золгоо дээр хэзээч мартагдчихгүй ийм баярт үйл явдал тохиолж байгаад бид өхөн баяртай байна багшаа. Хоёр багш минь ингээд хоёр багштай эрүүл урт удаан насалж инх тунхайж үүрээч шавь нар бидэнтэйгээ хэзээд сайн сайхан нөмөр нөөлөгтэй байнга ингэж золгож байхаа ерөөл өргөө. За өнөөдөр энэ алтан үнжлэгт дахиад жилдээ гавьяат багш, гавьяат дасгалжуулагч Даржаа багшиндаа бид нэр одоо хүрэлцэн ирээд байна. Анхны одоо шгшавагийн одоо дугуйны шгшавагийн тамирчид байна. Энэ хүрэлцсэн ахмадуудаа юу сансан 9 цагаан хүсэл нь биелэх болтугай гэж ерөөл өргөе дөө. Гаднаа багш гатуу дотроо хайртай. Та нар ч мэдэж байгаа та нар сайхан дугуйчид та нар намайга хүмүүжүүлж та нар намайга бие биедрийн хөгжил оюун ухааны ёс суртахууны хүмүүжлийг та нар олгоогүй би үдэд хэмэдэггүй мо адар сэрэн олзод бид гурав найз байсан манай би төрөөч бас дуусан байх. Тэгээд яг хөө миний ганц авч явдаг юм бол яг хөө арх тамхи би хэргэлдэггүй. Тэгээд настаа өгшөн усууд намайг сургадаг. Ахмад буурлууд анд сайн нөхдөөсөө ихийг сонсож мэдэж явсан маань өнчин өрөөсөн өссөн надад үнэхээр өмг төшөг болсон гэж Баасан сүрэн ярьж байсан юм. Тэр шинжил ухааны зүтгэлтэн гэдэг бас хүндийн тэм учраас нүүд антлаа та нарынхаа загсан даалгаврыг биелүүлж явъя. Эх орноо мандуулж явъя. Төрийнхаа сүлдэд мөргөж явъя. Түмэн олноо баярлуулж явъя. Дугуй спортын Та бүхнээ үргэлж дурсаж явъя гэж байсан. 67 онд бүх ардны спортод 3 дахь спортод болж 75 км авраг болж рекорд тогтоож ингэж ирсэн. Дараа нь тэгээд манай багш Даржаа багш ба тэгээд Монголын улсын шгшээгийн гишүүн болгож надыг ингэж оролцож тэнд тамирчин бод оролцсон. За би 1962 оноос эхэлж дугуйгаар хичээсэн. Тэгээ 1965 оноос 71 оны хооронд 7 жил гаруй ер нь багаараа тэрүүн байранд орж илээ. За манай Даржаа багш бол үнэхэрийн оюун ухаан сайтай, үнэхэрийн сайн хүн. Би багшийнхаа одоо үнэхэрийн энэ ажил чичээнгүү зам байдлаас суралцаж идэв зэрэгтэй явж байгаадаа маш их баярлж байдаг. Би 58 онд Монгол Улсын
анхны дугуйн шигшээ багт орсон. Намайг 16 настай байхад би тэр жилийн хэдэн тэмцээнд бүгдээр нь төрүүлээд тэгсэн чинь нэг өдөр багш за одоо ингээд гадаад явах гинэ ирэхгүй. Тэр 16 хүүхдийг гадаад дотоод юу байтлаа нэг аймаг нэг сумч очиж өгөө амтэн чи юугаа мэдгүй. Ирэхгүй 3 сар ажиллаад тэгээд 60 онд бас Бээжинд яваад Германд яваад Амар баясгалан дугуйн спортын ачаар газар газрыг үзэж явжээ. манай багшлал хүний их таньдаг. Багшлууд ерөөсөө нүднийгээ харцаар биднээс хүмүүжүүлдэг гэсэн. Түүнээс амар уушгадаа чи тэгэж яв ингэж яв гэж хэлэхгүй. Багшийг нэг ингээд харахад л биднээс бол багшийнхаа тэр за ингэж хэлж шүү тэгэж хэлж шүү багш ингэж шүү гэж багш ерөөсөө харцаараа биднээс хүмүүжүүлсэн. Би 70-аад оны улсын шигшээ багийн гишүүн Даржаа багшийнхаа одоо анхных нь шигшээ багийн тамирчин болж ингэж 5-6 жил ингэж шигшээд хичээлсэн юм хөө. Тэгээ манай Даржаа багш хань долгорсрын багш хоёр маань одоо үнэхээр одоо дугуйны төлөө гэсэн ийм сэтгэл зүрхтэй бүх юм одоо дугуйн спортод зориулсан ийм хүмүүс. Би нэг одоо товчхон түүх ярихад бол би 1972 онд анх удаа Монголын дугуйчдын олон өдрийн уралдаанд оролцох гээд нийгэмлэгийнхаа дараагаас чөлөөлөх гэж явах гээд очсон чинь ганц хүнийг оруулахгүй. Чи ганцаараа юм байна гэд ингээд одоо ажлаас маань чөлөөлж өгөөгүй. Тэгээ би одоо цогцлмоо эмч тэр үед манай үйлдвэрийн эмч байсан Төмөр замын. Цогцлмоо эмч дээр очиод цогцлмоо эмч би одоо өгний Монголын олон өдөр гээд нэг юм уралдаан болох гээд байгаа юм байна. Би тэр уралдаанд нэг орчмоор санагдаад байх юм. Овооч одоо ажлынхаа зав чөлөөгөөр бэлтгэл сургууль нэлээ хийсэн юм байгаа юм. Нэг үцмээр байна гэсэн чинь өө тэг их чин чамааг нэг өөрийнхөө их мэдлэр нэг 3 хоногийн аах төгөөд ингээд чамааг одоо тэмцээнд оруулаадах юм. Чи харин их сайн уралдан шүү гэж таваад гисэн. Тэгээ би үүр хүчээ үрээд дугуйгаа 2 обууд барьчихсан. Энэ гараан дээр хүрээд ирсэн чинь долгор сүрэн багш маань 53 машинтай хөдөлмөр нийгмийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. 53 машинтай одоо яг л саяхан юм шиг санагдаж байна. Долгор сүрэн багшаа би 2 овуудаа танай машин дээр тавьчих уу пүүгээтэй гэсэн чи өө тэг юм юу тавиад байгаа. Тэгээ би одоо тэр уралдаанд орж долгор сүрэн багшийн хөдөлмөр нийгмийнхэнтэй хамт тэр байранд нь одоо амарч өнжиж тэнд одоо яг эдний тамирчин шиг тэгтээ замчин нийгэмлийнхаа нэрээр одоо ингэж уралдаад тэр уралдаанд би анх удаа одоо Монголын олон өдрийн уралдааны авраг болж байсан ийм түүхтэй 1973 онд Даржаа багш намайг одоо улсын шигшээ багийн 1-р шигшээ багийн тамирчин болгож за тэрнээс хойш одоо Даржаа багшийнхаа удирдлагын дор олон ч удаа одоо тэмцээн уралдаанд орлоо. Тажикийн өндөр уулууд өвлийн 1-р сар гэж яхад бид нэр одоо тэнд РСФСР-ийн шигшээгийн 15 республикийн одоо улсын шигшээдээ орох тийм одоо мундаг том уралдаан тэмцээнд бид нэр одоо 3-4 удаач одоо оролцсон. Энэ болгондоор одоо үнэхээр тэр Даржаа багшийн одоо ямар одоо хэмжээнд одоо тамирчтай бэлддэг гэдгийг бол би тэндээс олж харж үнэхээр одоо агуу юм а гэдгийг одоо тэндээс ойлгож авсан юм а. Дугуй үнэхээр амаргүй спорт. Зарим үед ийм зөрүүд амтныг болдгсон бол ундаг дугуй унуулад уулын өд өксүүлэх юмсан гэсэн яриа чигт илсчил байдаг. Юуных нь уул даваагүй байх вдэ. Жаахан өксүүр газар хитгэн гიშгээд л хэр баргийн ир үгээ хэлэндээ. Чухамхүү сайн юм, сайн ирэл дугуйчин болдог доо гэдэг нь оргүйч үг биш байхаа. Түүний шавнараас дугуйн спортын олон улсын хэмжээний мастер 22, тэшүүрийн спортын мастер 16, Монгол улсын гавьяа тамирчин 7, шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн 1 төрөн гарсан байна. 1964 оны 7 сарын 5-ны өдөр анх спортын мастерын болцлыг хангаж байлаа. Тэр үед бол буун гараатай уралдаанд 2 цаг 35 минут тэгэл одоо давсан байвал спортын мастер болох тийм болцолтой байсан. Тэрний үед манай багш тэр хятад Бээжинд уралдаж байгаа тогтоос ирэх дамжуулсан л да. Өнөөдөр бид нэр Монгол улсын гавьяат багш, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Даржаа багшинда одоо хамт ажиллаж байсан үеийн одоо анхны шигшээ багийн тамирчин мөн гадаад хэлтсийн одоо дараагаар ажиллаж байсан
Манцай аймгийн сэтгүүлч, зохиолч, зориггой мөн дугуйн анхны шгшээ багийн тамирчин спортын мастер санч хөөгч мөн дугуй тишүүрийн анхны мастер анхны шгшээ багийн тамирчин цогцолмаагч мөн түнчлэн манай даржаа ушийн одоо хайрт хайн долгор сүр игч маань байна. Би бол анх ихтэй ер нь дугуйгаар л явдаг хүн байсан. Гэр зуура улсын шгшээ багт ажиллаж байгаад 50 км-т дугуйчин цогцолмоо витер спортын мастерын болцлыг хоёлаа нэгдэр хангасан. Тэрнээс хойш одоо яг энэ гавьяат багш, дасгалжуулагч, даржаа багштайгаа хамт гэрүүлийн хамт ингээ бид хэд одоо хүртэл биентэйгээ сайн сайхан биенийгээ хүндлэж хайрлаж явдаг юм аа. Тэгээ манай нөхөр бол Сэдэн бол гээд бас дугуйчин байсан. Сэдэн бол даржаа хоёр бол хоёулаа хөөөрхтэй. Манай цогцолмоо гэдэг одоо миний хажуу сууж байгаа энэ хүүхэн бол Болгон аймгаас ирсэн. Тэгээ энэ манай одоо тэшүүрч явдаг, дугуйж явдаг. Анхны улсын аварга болно гэж байсан юм байна тэр чинь. Тэгээд 56 онд дуудагдаж орж ирээд нэг бандтай. Тэгээд анхны тэшүүрийн улсын аваргын тэмцээнд орсон. Тэгэхэд галсан Ирита гээд хоёр мундаг тэшүүрчин байсан. Бискариа гээд нэг зөвлөлтийн мэрэгжилтэн байсан. Тэгээд тэр хоёр хүнийг л одоо их юу яана л да. Дэмжин тэр хоёрт их сургамж өгөн зааварлна. Бид нар чи хөдөөнийх болохоор хинч биднийг тоохгүй. Тэгээ яг тэшүүрийн тэмцээнд би олон жил бас нэлээд хэдэн жил явсан. Даржаагч бид нартай бас хамт бэлтгэл хийжсэн. Анхны залуучууд оюутны их наадам гэж боллоо 59 онд. Тэг чин бид нар 50 км-т оролдож ирсэн шүү дээ. Одоо Багзаалын энэ тойргоор зүүн талын одоо тэр юуны нохойтой одоо хөшөөтэй тэргээр тойрч 3 хагас тойрч бид нар 50 км-ийг гүйцэж исэн. Танчхүүтэйгээ бид хоёр багасаа тасарчихгүй юу? Тэгээ хойно урдаа орж явсаар гот барианд орох боллоо л доо. Санчхүүгийнхээ хой талд ороод луур талд ороод ингээл явж исэн санчхүү маань ухсаж ийн урагшаага. Тэгэнгүүт нь өө эн чи ингэдэг барианд орох гэж байна шүү дээ одоо гэж бодоод гинтхэн босаал ухсажсэн чинь энийг хаяа тэгээ нэг барианд орчлоо. Тэгээд энэ бит хоёр нэг өдөр тэгж юу яаж спортын мастерын юу болцлыг хангаж ирсэн. Тий. Даржаа багш бидэнд одоо их юм сургаж ирсэн да. Би 1962 оны 4 сард Улаанбаатар хотод улсын аваргын Бартай замын дугуйны тэмцээн болж өдөө Болгон аймгаас 17 настай байхдаа ирж уралдаж тэгээд 4-р байранд орж тэгээд тэрнээсээ үндэслээд дугуйчдын улсын шгшээ багт даржаа өгшгөн авч хичээл байсан юм байна. Тэр үе манайхан бол энэ бэлтгэл хийх их дуртай да. Тэг хамгийн гол нь одоо бид чинь нэг 21-2-тай байхад чинь багш чи өөрөө бидэнд цуг гараад бэлтгэл хийжтэй. Дугуйч нийлээ гарцсан байсан чинь дийлдэхгүй шүү дээ. Даржаад ер нь ядарна, эцэж цуцна гэсэн ойлголт байгаагүй мэт. 40 нэлээд гарсан хойнооч 20 хиттэй залуусыг араасаа дагуулад үзэж тардаг байжээ. Зундуй 1957 онд цоваа гараатай 100 км-ийн уралдаанд оролцжээ. Цанаар явж сурсны хэрэг юусэн билээ гэж дотроо хідэнтэй бодоод гიშгэж өгч. Эндээс одоо баян чанд мань орлоо. Тэгээд 40 уралдъя. 40 уралдахтаа зэрэг эхнийг нь 0 цагаар гараад дараагийн 3 минут. Энэний дараа чи 3 минут. Дараа би 3. Би тэгтээ 40 хүний 39-дор сугалж байгаа. Миний урдлын арилж өгнө үдтэй. Ингэж зундуй шаггүй дугуйчин болохоо дахин харуулсан байдгийм. Тэгээд явсан тань бэлтгэл хийсэн бас өөр байна лээ. Тийм ээ цааны хүн гэдэг чинь ерөөсө гүйшин чи одоо хөнгө атлетик Бартай замд бол авчдаг шүү дээ. Тэгээд явлаа тоолоод яваад байсан чинь идеалын 2-ыг идеал 3-ыг идеал яваад баян чандмаар одоо урд чинь нэг 10 хатан явж байгаа. Одоо энэ хошоороо явчих та энэ сайн явна шүү. За тэгээд хүн гүйцэхдээ нөмөрт нь сууж болохгүй. Нөгөө тал энэ хүн нөгөө талаар би нөгөө талаар гарна. Хэрвээ суусан байх юм бол уралдааны матч гэж 10 хатан шүүгч гэж явчих. Нэг нь тугаар яаж ш нараад ард нь суух нь ганцаарч уралдаанд хүний ард суухгүй өөрөө туулах шин. Тэгэл ингэж явсан. Тэгээ баян чандаа цаас шарын завод гэж тэр үүсэн даржаа багш явж байсан шигшээгийн багш байсан хэдэн тамиртай. Даржаа багштай одоо урд нэг 6 хүн явж байгаа даржаа багштай. Бус нь одоо та цөмийн тоосон шүү. Баян чандмаа дарж 2 нэгтэй 4 үлднүүдтэй. 4-өөсөө наад баян чандмаа наад даваанд 2-ыг тугаад. Тэгээд хүү 7 4 тонгоогоод
цөмийн тугаал. Ийм мундаг залууг даржаа аль хэдийнэ анзаарсан байлгүй яах вэ? Бүгдийг идэл тэгэл одоо 100 км. Одоо рекорд амжилт хэвээр байгаа. Ингээд одоо багштайгаа золгож манай дугуйн спортын гал голомтоос ийм эрхэм хүмүүс төрж байна гэдэг юутай их бахархал вэ. Монгол улсын гавьяат багш, гавьяат дасгалжуулагч Даржаагийн хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлийг үнэлж дээдэлдэг хүмүүс гэвэл бас л тоо томшгүй болоо. Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолд ардын уран зохиолч соёлын гавьяат сэтгэлтэн Лодонгийн төдөв. Модон дугуй унсан монгол хүний тухай сураг дасраад байтал төмөр дугуй унсан монгол хүн зөвхөн монгол доон биш, бүр дэлхийн давтсан дээр гараад ирсэн юм. Тэр бол Монгол улсын спортын гавьяат багш, Монголын дугуйн спортын удаа дараагийн дээд амжилтыг тогтоож, дэлхийн хэмжээний дугуйчдын уралдаанд улсынхаа нэрийг нэг биш удаа дуудуулсан, бүхэл бүтэн үеийг эзэлсэн Монголын дугуйчдын халамжлан хүмүүжүүлэгч багш Даржаагаа юм аа гэж бичжээ. Монгол улсын ардын уран зохиолч төрийн шагналд Дэндвийн Пүрвдөрч 1957 онд Улаанбаатарын Монгол хятадын тамирчдын өрсөлдөөнд дугуйчдтайгаа хамт сэтгэлээрээ уралдаж үлээ. Төрийн ордонд ажиллаж байсан хүмүүс төдийгүй хот даяараа зам талбайг бүчин ухайлж байсан их цурай одоо ч дурсамжийн чандаас дуйлаадсаар байна. Спортын их хор шар талцлаг ээч 20 дугаар зууны түүхэнд тэр өдөр болж манай Даржаа Монгол эр хүний цог хиймэр авхаалж самбаа удам судрын эр зоргийг гайхуулан төрүүлж үндэсний баатар болсон юм аа. Мөнч бахархмаар байсан шүү. Хэрвээ үг хэлэх эрх чөлөөтэй байсан бол Даржаа чи чинь Чингисийн удам шүү дээ гэж хашгирмаар байсан хэрнээ чадаагүй юм да гэж бичсэн байдгийн. Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат болон ардын эмч, төрийн соёрхолт академич Жалелийн хайрууллаа. Манай Ахмад буурлууд бол Монгол эх орондоо орчин цагийн биеийн тамирын спортын хөдөлгөөнийг үүсгэж, тулгын чулууг нь тулж, галыг бадрааж, өөрийн орны болон олон улс, төв дэлхий, олимпийн аваргуудыг төрүүлсэн 90 гаруй жилийн түүхэн замналыг бүтээн тойрвож, Монгол улсын нэр алдрыг дэлхийн түвшинд өргөмжилсөн гавьяатай хүмүүс мөн. Тэдний нэг нь спортын гавьяат багш Даржаа гэж би хэлэх хэрэгтэй. Учир нь төрлөх Монголынхон алтан өлгийд мэндэлж, аршаан булгаар ундаалсан эргэн бүрийнхээ эрүүлэнх эсэм мэнд, аз жаргалтай амьдран жаргахын бат суурь агуулга нь болох биеийн тамирын спортын олон төрлийг үүсгэн бий болгоцоож, цэцэглүүлэн хөгжүүлж, дэлхийн хүмүүн төрлөختний спортын хөгжлийн төлөө амь биеэн зориулсан олон хүний багш гавьяатай гавьяатан Даржаа юм аа гэж хэлсэн байдгийм. Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, далай даян дархан авраг, 100 жилийн дэлхийн бүхийн од, хорлоогийн баян мөх. Даржаа багш бол Монголын биеийн тамирын спортын өнөө ирээдүйн хөгжлийн төлөө 60 гаруй жил ажиллаж яваа. Одоогийн залуучуудад үлгэр дуурайлал болж, дугуй, тишүүр, цанаар хичээлж, улсын дээд амжилтыг удаа дараалан тогтоож, дэлхийн хэмжээний дугуйчдын уралдаанд улсынхаа нэрийг нэг биш удаа дуудуулж, шинэ Монгол улсын спортын түүхэн хуудсыг баяжуулсан нэгэн хэлсэн байдгийг. Даржаа 2000 онд хэсэг нөхдийн хамтаар Монголын биеийн тамирын спортын ахмадын хорог үүсгэн байгуулж, улмаар даргаар нь сонгогдсон. Энэ албыг 17 жил бассан байна. Өнөөдөр энд өргөдөн ирсэн та нөхөд эх орны тусгаар тогтнол өнөөгийн зол жаргалын төлөө хөдөлмөрж явсан баатарлаг гавьяат хүмүүс мөн билээ. Ийм учраас төр засаг Ахмад үеийн цаг ямагт дээдэлж, хүндэлж байдаг багтан сайхан уламжлалтай. Спортын тэртээ хон жилүүдэд од болон гэлэлцэж явсан 100 ахмадуудын төлөөлөл болсон та бүхэнд аз жаргал урт удаан наслахыг ерөөё.
Даржаа Монгол кино үйлдвэрийн ууган уран бүтээлчдийн нэг нэрт кино оператор Батулгын хамт. Москва 1954 он. Даржааг Бээжингийн уралдаанд төрүүлээд ирэхэд улсын шигшээвагийн гишүүн нэр дугуйчин Пагамд улам хэсэг нөхдийн хамт тосч авчээ. 1960 он. Түүнчлэн гэргий долгор сүрэн том хүү инх жаргалын хамт хүрэлцэн ирсэн байлаа. 1960 он. Улсын шигшээвагийн гишүүд зүүнээс Наран цэцэг, Тунгалаг, Ламжав, Цогцолмаа, Намсрай, Даржаа, Даш даваа, Гүржив 1957-оос 1960 он. Бүгд найрамдах Монгол ард улс ардчилсан Солонгос улсын тэшүүрчдийн анхны нөхөрсөг уулзалт 1957 он. Тэшүүрчдээс Монгол улсын гавьяат цол хүртсэн тамирчид Цэвгийн Даржаа, Лувсан шарвын Цэнд, Цэрэнгийн Чанцал, Чойжсүрэнгийн Мөнх цэцэг, Цэнджвийн Ламжав, Лувсан лавгийн Дашням. Даржаа 1959-с 1964 онд Монголын тэшүүрчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллажээ. Түүнчлэн ерөнхий нарийн бичгийн даргаар Намсрай, Очирбат, Даш даваа, Эрдэнэлзий, Болд нар ажиллаж байлаа. Үе үеийн улсын шигшээвагийн гишүүд Өвөр игнэнд зүүнээс Дулмаа, Баяр Магнай, Даржаа, Ламжав, Сонинбаяр, Арын игнэнд зүүнээс Даш Дэмбэрэл, Намсрай, Даш даваа, Гүржив, Галсан. Өвөр игнэнд зүүнээс Ламжав, Зунду Яндан, Цогцолмаа, Сүрэнжав. Арын игнэнд зүүнээс Чагнаа, Дашням, Цэнд, Шарвсинг. Бүгд найрамдах Монгол ард улсын анхны эмэгтэй шигшээвагийн гишүүд. Өвөр игнэнд зүүнээс Санчхуу, Пагамжав, Даржаагийн гэргий долгорсрөн, Арын игнэнд долгорсрөн Амар Баясгалан 1960 он. Даржаагийн 2 дахь хүү дугуйчин Инх хот нөхдийн хамт. Зохиолч Доржийн Даржаагийн бичсэн Ган тишүүрийн ирэн дээр гар хүрэхийн аргагүй. Галтай, цогтой залуус бүгдээрээ гар гараасаа барин хурдлана. Тойл шиг тунгалаг мөсөн дээр тоглон наадах бүрэгдүүд. Далавчгүй нисэх адил даант сайхныг хилээд яах вэ? Гэх ган тишүүрчин дууг ардын жүжигчин Цогцолмаа дууснаар тэр бүтээл Монголын нийт тишүүрчдийн сүлд дуу болж байлаа. Маршал Жав болсон гуйд тэшүүрээр гулгах боломж өдрийн од шиг ховор тохиолддог байжээ. Харин Монгол кино үйлдвэрийнхэн маршалын гулгаж яваа нэгэн торгон агшныг кино хэлснаа буулгасан эдүүгээ нэн ховор түүх болон үлдсэн байна. Даржаа Монгол улсын дугуй болон тэшүүрийн холбооны хүндэт ерөнхийлөгч юм аа. Дугуйн спортын их мастерууд Даржаа долгор сүрэн нар ач охин халиуны хамт. Америкийн жуулчин Франк Реди дугуй ертөнц номыг хэвлүүлэхэд ивент идэвчээ. Тэрээр Даржаа миний дотны анд бөгөөд хамгийн хүчтэй дугуйчин хүн гэдгийг би мэднэ гэсэн байдгийг. Гавьяат Даржаа спортын мастер гэргий долгорсрон болон гавьяат тасгалжуулагч Хишгэ нарын хамт 2013 он. Монгол улсын спортын мастер Ган Төмөр Санж Мятав, Монгол улсын гавьяат тасгалжуулагч Хишгэ 2016 он. Монголын дугуйн спортын ахмад тамирчид хамтран зүтгэгчдийн хамт 2016 он. Даржаа гэргий долгорсрон гавьяат тасгалжуулагч Хишгэгийн хамт 2017 он.
Даржаа сайн тамирчин, сайн багш, сайн дасгалжуулагч төдийгүй мундаг уран бүтээлч хүн. Тэр ундаг дугуйн спорт. Спортын мөнхийн алдартан дугуйн ертөнцийн зэрэг уншигч түмний анхаарал, сонирхлыг татсан олон сайхан бүтээл төрөвсөн байна. Монгол улсын гавьяат багш, гавьяат дасгалжуулагч Даржаагийн туулж өнгөрүүлсэн он жилүүд туулж яваа ажил амьдрал үе үеийн олон мянган залууст үлгэр дуурайлал болно гэдэгт эргэлзэх юм билээ.